Eminem бол рэп ертөнцид хамгийн хэрцгий дисүүдийг хийдгээрээ алдартай нэгэн. За тухайлах юм бол салбарынхаа бараг бүх рэпрүүд рүү за тэрч бүхэл ерөнхийлөгч рүү хүртэл дис хийжсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Eminem ямар ч рэперийн бараг хизээч хийж зүрхлэхээргүй зүйлийг хийсэн бөгөөд төрсөн ээжигээ хүртэл дисэлсэн байдаг. Eminem өөрийнхөө ээж Debbie Mattersыг үнэхээр эвгүй дисэлсэн болохоор ээж нь түүнийг шүүхэд өгчээсэн удаатай. Тиймээс энэхүү шүүх хурал нь Eminem болон түүний ээжийн хооронд олон жил үргэлжилсэн үзен ядалт маргааны эхлэл болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ бүхэн энэ маргаан яг хэрхэн эхэлсэн бэ? Өнөөдрийн бичлэгийг та бүхэнд хүргэхэд Voo стриминг үйлчилгээ харанхуйгаа сонсогдох ойр дуу цуврал дэмжин ажиллаж байна. Та бүхэн сэтгэл зүйн трейлер төрлийн тус киног Voo стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Өшөө харсал харанхуй гүнээс сонсогдох ойр дуу. Eminem-ийн ээж Debbie түүний аав Marshall Bruce Mathers Jr.-тэй дөнгөж 15 настай байхдаа гэрэлсэн. За тухайн үед бол Debbie ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хүчирхийлэгч хойд эцгээсээ зугтахын тулд Eminem-ийн аавтай гэрлэж хамт амьдрах сонголтыг хийсэн гэж ярьдаг. Debbie 18 настайдаа Eminem-ийг буюу 3 дугаар Marshall Mathers-ыг тээж байсан. Тэгээ 1972 онд Eminem-ийг төрүүлэх үедээ Debbie бүтэн 73 цагийн турш төрөх өвдөлтөд тэмцсэн гэдэг бөгөөд цусны хордлого, таталтын улмаас Eminem-ийг төрүүлэх явцдаа бараг л үхэх шахаж хэсэг хугацаанд ухаан алдаад комын байдалд орж байжээ. Eminem-ийг дөнгөж 1 настай байхад нь аав нь гэр бүлээ хаяад явцсан болохоор Debbie хүүхдээ ганцаараа өсөхөөс өөр аргагүй болсон. Өсвөр насны өрх толгойлсон ээж байх. За дээрээс нь бүр нилийн ядуу зүдүү амьдралтай тэмцэж байсан учраас яалтчгүй үнэхээр хүнд сорилт байсан баг. Тиймээс Debbie амьдралаа залгуулахын тулд өдөр болгон хичээж, байнга л түрээсийн байрнаасаа гэрээсээ хөөгдөх дээрээ тулдаг байсан гэдэг. Eminem-ийн хүүхэд наснд тэд Missouri мужийн зөндөө олон хотоор дамжин хид хідэн удаа нүүж явсаар эцэст нь Michigan мужийн Detroit хотод сууршиж санхүүгийн хувьд бол арай жаахан тогтвортой болсон байна. Гэвч ээжгүй хоёрын харилцаа хизээч сайн байгаагүй бөгөөд Eminem-ийн амьдралын туршид бүх цаг хугацаанд нь л тэд байнга л маргалддаг байсан гэдэг. За Debbie-гийн хувьд бол сэтгцийн хид хідэн асуудалтай байсан бөгөөд нэг нийгмийн ажилтан түүнийг хит сэрдэмтгий бараг л параноид буюу хий хоосон хардлага сэрдлэгтэй хүн гэж тодорхойлсон байдаг. Мөн тэрээр Munchausen хам шинжээр шаналж байсан гэдэг. Энэ нь яадаг хам шинж вэ гэхээр эцэг их эсвэл асран хамгаалагч нь хүүхдээ өвчтэй мэт харагдуулахын тулд зохиомлоор өвчин үүсгдэг ийм зан үйлийн эмгэг байдаг юм байлээ. За энэ эмгэгийнхаа улмаас тэрээр Eminem-д огт байхгүй өвчнийг нь эмчилж байна гэд зөндөө их хэмжээний эм уулгадаг байсан гэсэн. Энэ хам шинжтэй хүмүүс яг ингэж эрүүл саруул хүүхдтэй эм тан өгж зохиомлоор асарч байж л өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэж мэдэрч үүнийг амьдралынхаа нэг зорилго болгодог юм байна. За үүнээс гадна бас нэгэн томоохон асуудал байсан нь Debbie өөрөө хар тамхи архины гүн хамааралтай байсан бөгөөд ирчүүдийг сонгох сонголтон ч гэсэн тийм ч сайн байгаагүй. Яагаад тэгэхээр тэр ихэвчлэн хүчирхийлэгч, архинд хар тамхинд донтсон ирчүүдтэй л үерхдэг байсан. Харин Eminem-ийн хувьд болохоор 9-р ангида 3 удаа улирсныхаа дараагаар ахлах сургуулаа хаяад ээждээ амьдралынхаа төлбөр тооцоогоо хийхэд нь туслах гээд хид хідэн ажлыг хийхийнхаа хажуугаар рэп карьераа бол үргэлжлүүлэх гэж зүтгэж эхэлсэн байдаг. Гэвч ээж нь түүнийг гэрээсээ бол байнга хөөгөө зогсохгүй ажил хийгээд олсон цалингийнх нь ихэнхийг нь авчихдаг байсан. Гэсэн ч үүний дараагийн 10 жилийн хугацаанд Eminem найз охинтой болж, токсик харилцаанд орж, өөрөө бүр охинтой болж бас хид хідэн хүнд хэцүү ажил хийхийнхаа
байгаа хажуугаар ээжтэйгээ хамт эсвэл тусдаа ингээд 90 очин амьдарсаар л байсан. Тухайн үед гаргасан дуу болгоныг нь хүмүүс үнэхээр тоож сонсдоггүй байсан бөгөөд Infinity гэдэг цомог нь арилжааны хувьд бол бүрэн бүтлгүүтэж эхний 7 хоногтоо 100% хүрэхтэй өгөөтэй зарагдсан гэдэг. Мөн цомгийн талаарх муу шүүмжүүд нь Eminem-ийг бараг амиа хорлоход хүргэсэн ч 1997 онд өөрийнх нь өөрмөц рэп стилд дурлсан Dr. Dre-тэй уулзсан байдаг. Олон жилийн тасралтгүй хичээл зүтгэл нь эцэстээ үр дүнгээ өгч удалгүй тэр өөрийн дебют цомог болох The Slim Shady цомгоо гаргасан бөгөөд энэ нь сонсогчдоос асар их сайшаалыг хүртэж эхний 7 хоногтоо бараг л 300,000% зарагдсан байна. Дэлхийд даяар олон хүмүүс энэ цомогт дуурлаад шүтэн биширч байсан ч ганцхан хүн л энэ цомгийг амжилтанд хүрсэнд нь бухимдаж байсан нь Debbie Matters буюу Eminem-ийн төрсөн их байсан. Цомгийн хамгийн ихний дуу болох My Name Is дуун дээр Eminem ээжигээ харт амхинд донтсон хүн гэж хэлсэн. Бас амьдралынхын туршид өөрт нь дандаа худал хийлж байсан гэж буруутгасан. За тухайлбал юу гэсэн байгаа вэ гэхээр амьдралынхаа 99% нь би хууртагдаж амьдарсан. Ээж маань надаас илүү харт амх хэрэгэлдэг байсныг би дөнгөж сая мэдлээ. Би түүнд том болоод алдартай рэпер болж харт амхны тухай дуу бичээд тэр дуугаа ээжийнхаа нэрээр нэрлэн гэж хэлж байсан юм а гэсэн ийм утгатай мөрүүд бол энэ дуунд нь багтдаг. За дууны үгнээс өнгөцгөн харахад бол түүний ээжийг сайн ээж байгаагүй юм байна гэсэн сэтгэл авахуйц байсан ч шүтэн бишрэгчдэд энэ дууны бүтэц буюу яг нэг тийм түүх яриад байгаа юм шиг амьдралаа өгүүлээд байгаа юм шиг тийм хэлбэрээр бичигдсэн нь маш их таалагдсан байдаг. За энэ хүү цомгийн амжилтын дараа Eminem-ийн карьер бол үнэхээр ирчээ авч эхэлсэн. Буюу баян алдартай болж эцэст нь тэр Detroit хотын ядуу аюултай хорооллоос хол харуул хамгаалалттай хотгонд сайхан байшин худалдаж авах хэмжээнд хүрч чадсан. Харин энэ үед түүний ээж нь яг л бах байдгаараа төлбөр тооцоогоо төлөх гэж зүдэрч ядуу амьдралтайгаа ноцолцоор л байсан. Гэтэл телевизийн сувг бүр дээр сэтгүүл болгоны нүүрэн дээр хүүгийнхэн царай гарч байхыг хараад Debbie нэгэн санаа төрсэн байдаг. The Slim Shady LP цомог гарснаас хойш 6 сарын дараа буюу 1999 оны 9-р сард Debbie утасны чагсаалтын шар номыг эргүүлж үзээд хамгийн түрүүнд одоо нэр нь гарч ирж таарсан өмгөөлөгч Fred Gibson гэдэг хүнтэй холбогдоод нэр төрийг нь гутаасан хэмээн хүүгээ 10 сая доллараар шүүхэд өгч өгсөн байдаг. Debbie-гийн харж байгаачлан My Name Is дууны үг нь түүнийг өөрийг нь хүүхдээ үл тоомсорлдог, хариуцлагагүй, масууруулах бодсон донтсон, улсын халамжаар амьдардаг ээжийг харагдуулсан байна гэж Debbie үздэг. За Debbie эдгээр тодорхойлолтуудын ихэнхийг нь бол эрс эсэргүүцэж хүүгээ арх тамхины утаагүй эрүүл орчинд өсгсөн өөрийгөө сайн ээж байсан гэж мэдгдсэн. He needs to quit, making attacks on me. I mean, you don't do this to your mom. And it is so hard. Anything he wanted, I made sure that I'd take my last dime and get it for him. He says you were neglectful. No. Pill popping. No. Welfare collecting. No. За ингэж ярьсан байдаг. Гэсэн хэдиж Debbie-гийн энэ хүү хийж байгаа үйлдэл нь олон нийтэд өөрийг нь улмал муухай харагдуулсан. Хүн өөрийг нь муу ээж байсан гэж буруутгасны дараа дөнгөж амжилтанд хүрж байгаа хүүгээ 10 сая доллараар шүүхэд өгнө гэдг нь хэний ч нүдэнд сайн ээжийн дүр төрхийг бол бүтээхгүй нь ойлгомжтой. Мөн олон нийт тухайн үедээ Debbie баян алдартай болсон хүүгээсээ хурдан мөнгө салгахыг оролдсон шуналтай заван эмэгтэйгээр харж эхэлсэн бөгөөд ялангуяа цомог гарсны дараахан ийм нэхэмжлэл гаргасан нь түүнийг цаг алдалгүй мөнгө олохыг хүссэн гэдгийг нь батлаж байсан. Харин Debbie өөрөө нэхэмжлэлийн дүн нь 10 сая долларт хүрнэ гэдгийг бол мэдээгүй гэж мэдгдсэн. За өөрөөр хэлэх юм бол түүний өмгөөлөгч нь бүх ажлыг нь хариуцж байсан бөгөөд болж буй үйл явдал, за шүүхийн нэхэмжлэлтэй холбоотой шинэ мэдээллийн талаар Debbie бараг юу ч хэлдэггүй байсан гэдэг. За үүнийг баталж байгаа өөр нэгэн жишээ гэх юм бол Eminem шүүхийн нэхэмжлэлийг аваад ээж рүүгээ уцтаад ярьсан чинь Debbie ч мөн адил ийм өндөр дуун буюу 10 сая доллар нэхэмжилсэнд нь зочирдсан мэт хүлээж авч байсан гэдэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Eminem шүүхийн нэхэмжлэл ээжээсээ аваад нэг их зочирдоогүй. Яагаад гэхээр түүний хэлснээр Debbie амьдралынхаа туршид одоо бараг л lawsuit queen буюу шүүхийн нэхэмжлэлийн хатан хаан байсан бөгөөд дандаа хүмүүсийг шүүхэд өгч мөнгө олж амьдардаг байсан гэсэн. Eminem нэгэн ярилцлаганда намайг 5 настай байхад ээж маань чипс ундаа зардаг дэлгүүрт кастинг хийдэг байсан. За түүнээс хойш бол ээжигээ амьдралдаа ажил хийж байсан гэх нэг өдрийг ч би санахгүй байна гэж Eminem хэлсэн байдаг. Тэгэхээр ер нь ээж нь яаж амьдардаг байсан нь бол ойлгомжтой харагдав.
харагдаж байгаа байх. За тэгээ магадгүй Eminem-ийг сонсдгүй хүмүүс энэ бичлэгийг үзэж байгаа бол ийм том хэмжээний шүүхийн нэхэмжлэлтэй нүүр тулсан юм чинь Eminem-ийг цаашид ээжийнхээ тухай сөрөг зүйл дуулахаа одоо яриахаа болсон байхаа гэж бодож иж магадгүй. Гэвч бүх зүйл яг эсэргээрээ эргэсэн байдаг. Ээж нь өөрийг нь шүүхэд өгсөн энэ үйл явдал нь Eminem-д бичих сэдв одоо шин санаа материал өгч өгсөн буюу дараа жил нь тэрээр The Marshall Matters LP цомгоо гаргасан бөгөөд энэхүү цомогт багтсан Kill You дууныхаа эхний мөрүүдээр ээжийнхээ тухай өмнө нь ярьж байсан зүйлсээ уллан баталгаажуулсан байдаг. Энэхүү дууны мөрүүдээс харах юм бол намайг нялх хүүхэд байхад ээж маань дандаа галзуу зүйлс ярьдаг байсан. Тэр аавыг маань чөтгөр шиг муу хүн намайг үзэн яддаг гэж хэлдэг байсан. Харин би баг зэрэг том болоод үнэндээ ээж маань өөрөө галзуу байсныг ойлгосон. Гэхдээ үүнийг өөрчилөхийн тулд миний хэлж хийж чадах зүйл юу ч байгаагүй. Учир нь тэр зүгээр л тийм хүн байсан гэсэн ийм утгатай мөрүүдээр энэ дуу нь эхэлдэг. Тэр ч байтугай өөрийнхөө нэрээр нэрлсэн Marshall Matters дуун дээрээ шүүхийн нэхэмжлэлийн талаар шууд дурдсан байдаг. Миний ээж муу хүн. Ээж маань намайг 10 сая доллараар шүүхэд өгч जैन. Тэр миний хулгайлсан энэ болгоны тоогоор $1 авахыг хүсэж байгаа байхаа гих зэргээр дуулж ээжигээ эмэнт онцсон гэж буруутгаад зогсохгүй. Өөрийнх нь муу зуршлуудад ээж нь ч тодорхой хэмжээгээр нөлөөсөн гэдгийг харуулахыг оролдсон. Мөн тэрээр ээжийнхээ өмгөөлөгч Fred Gibson-ыг одоо нэр цохож дурдсан ч хууль эрх зүйн шалтгаан болон тодорхой одоо доромж үг хэрэглэсний улмаас яг тухайн хэсгийг нь цомог дээрээ цензурдаж хассан байдаг. Энэ бүхэн нь Eminem-ийг шүүхийн нэхэмжлэлийг огт тоохгүй байгаа, өөрийнхөө байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгийг харуулж байсан. Харин ээж Debbie-гийнх нь хувьд бол өөрийгөө шүүхэд ялах магадлал өндөртэй гэж бодож байсан ч 10 сая долларыг бүтнээр нь авч чадахгүйгаа бол мэдчихсэн. Тиймээс ээж нь болон өмгөөлөгч нар нь шүүхээс гадуур Eminem-ээс одоо 2 сая доллараар тохиролцох саналыг бол тавьж байсан ч Eminem огт хүлээн зөвшөөрөөгүй. За Eminem-ийн хувьд бол мөнгө бол гол асуудал биш байсан. За бодит үнэн хэлснийхаа төлөө ээждээ одоо мөнгө өгөхийг бол тэр хүсээгүй буюу ээждээ сохор зоосч өгөхгүй байхын тулд өмгөөлөгч нарт $100,000 зарцуулахад бэлэн байна гэж шууд ярьж байсан. Гэтэл энэ үед бүр гачаан одоо инээдтэй ч гэх нэг зүйл болсон. За тэрний үе гэхээр их хэмжээний мөнгө олох боломж нь багасаж нэр хүнд нь унсан Debbie эцэст нь Eminem-ийн өөрийнх нь тоглоомоор тоглохоор шийдсэн буюу Eminem-д зориулж diss дуу гаргахаар шийдсэн байдаг. За Debbie болохоор Dear Marshall гэдэг нэртэй дуу гаргасан. За энийг болохоор IDX гэдэг хип хоп одоо ийм хоёр хүний дуэттэй хамтарсан ийм дуу гаргасан бөгөөд энэ одоо дуу гэхүү, яриач гэхүү те одоо нэг тийм химнэлтэй аян дээр зүгээр ярьж байгаа юм шиг нэг ийм зүйлийг бол гаргасан байдаг. Тэгээ энэ одоо дууч гэхүү яриач гэхүү энэ зүйл дээрээ юу ч басан хамаагүй хүүтэй хайртай гэдгийг ол илэрхийлсэн байдаг. Хүүгийнхаа хэлсэн үг, хийсэн үйлдэл болгонд маш их гомдсон ч одоо сэтгэл нь шархалсан ч гэлээ хайртай хിവэрэ ухраас харилцаагаа сэргээхийг хүсэж байгаагаа энэ бүтээлээрээ хэлхийг зорьсон. Тэрч бүхэл хүүгээ хитрхи их эрхлүүлсэндээ уучлалт гуйсан мөрөөд багтдаг. За тэгээ энэ дуу шүү юмных нь линкийг энд доорх холбоод өгчий та бүхэн ороод бас сонсоорой. Анхааруулад хэлэхэд ер нь бол айгууд нэг тийм кринж санагдах байх шүү. The release of the CD, it was one of the ways for me to get my feelings out there to my son and the public. Гэхдээ та бүхний төсөөлж байгаачлаа энэ дуу тэдний харилцаанд бол тийм ч их нэмэр болоогүй. За тэгээд шүүх хурал бол удахгүй болсон. За шүүх хурлын үеэр бол Debbie-гийн өмгөөлөгчд Debbie өөрөө дурандаа мансууруулах бодис хэрэгэлдэг бол байгаагүй. Харин эсэргээрээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод эмчнэр түүнд Valium болон Vicodin гэдэг хоёр төрлийн хүчтэй донтох эрсдэлтэй өндөр тунтай эмийг бол жороор бичиж өгдөг байсан гэж бол өмгөөлөгчд нь ярьсан байдаг. За харин Eminem-ийн өмгөөлөгч Paul Rosenberg гэдэг хүн болохоор Eminem-ийн амьдрал нь дуун дээрээ шууд тусгагцсан. За Eminem-ийн хэлсэн бүх зүйл нь үнэн гэдэг нь батлагддаг. Үнэн гэдэг бол нэр төр гутаасан гих гомдлын эсрэг хамгийн хүчтэй хамгаалалт юм а гэж хэлсэн байдаг. Мөн энэхүү шүүхийн нэхэмжлэл нь бол Eminem-ийг огт цочирдуулаагүй. Түүний ээж нь Eminem-ийн одоо My Name is дуун амжилтанд хүрсний дараагаас эхлэн шүүхэд өгнө гэж сүрдүүлж байсан удаатай. Мөн өөрөөр хэлэх юм бол одоо энэ асуудал нь Eminem болон түүний ээжийн хооронд олон жилийн турш үргэлжилсэн хурцтмал харилцааны үр дагавар нь болсон гэж өмгөөлөгч нь ярьж исэн. За тэгээ үүнээс гадна төрсөн ээж нь хүүгээ шүүхэд өгнө гэдэг нь маш өрөвдөлтөй зүйл бөгөөд тийм болохоор энэ асуудлыг зөвхөн хууль эрх зүйн сувгийг ашиглан шийдвэрлэх болно гэж Eminem-ийн өмгөөлөгч Paul Rosenberg мэдэгдэж байсан.
За энэхүү 2 жил үргэлжилсэн ширүүн шүүх хуралдааны тэмцлийн эцэст Деби бол үнэхээр одоо ялсан боловч анх нэхэмжилсэн 10 сая долларын оронд ердөө 225 мянган долларыг бол авсан. Гэхдээ хамгийн нийтдээ Деби 2 жилийн турш хөлсөлсөн өмгөөлөгчдөө 223,400 доллар өгөх шаардлагатай болсон болохоор эцэст нь тэрээр гар дээр ердөө 1600 доллартай үлдсэн. Деби төрсөн хүүтэйгээ дээсэн дөрөөн дээр санжигнаж байсан харилцаагаа бүр мөсөн сүйтгэж өөрийн нэр хүндээ улам унгаад зогсохгүй 2 жил шүүхтэлцснийхаа эцэст ердөө 2 сарын байрны түрээсээ төлөх хэмжээний мөнгийг л авч чадсан. Шууд утгаараа бол Eminem шүүх дээр нэр дүр гутаасан хэрэгээр ялагдаж 225 мянган доллар төлсөн ч ээжийнхаа тухай ярихаа огт болоогүй. 2002 онд тэрээр Eminem шоу цомгоо гаргасан. За тус цомогт нь болохоор Cleaning Out My Closet дуу багтсан байдаг. За энэхүү дуунд бол бүхэлдээ ээжд нь зориулагдсан байсан гэдгийг хүмүүс мэдж байгаа. Тэрээр энэ дуугаараа ээжийг аимшигтай муу ээж байсан гэж буруутгаж өмнөх дийсүүд болон шүүхийн нэхэмжиллийг дурдаа зогсохгүй ээжтэйгээ өөрийнхөө охиноо хизээж уулзуулахгүй гэж хүртэл хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ удаад Eminem урд нь хийжсэн дуунууд шигэ хитгэн мөрөнд ээжигээ донтогч гэж дурдаад өнгөрөөгүй харин ч эсэргээрээ ээжийг үнэхээр их үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн бүхэл бүтэн дууг гаргачихсан байгаа юм. Slim Shady гэдэг дүрээрээ ч биш, Eminem гэдэг дүрээрээ ч биш, харин Marshall Mathers гэдэг яг бодит дотоод хүнээрээ өөрөө өөрийнхөө үннийг ярьж байна гэж хүмүүс үзэж байсан. За ингээд энэхүү дуу гарсны дараагаар Дебигийн амьдрал нэр хүнд нь бараг л бүхэлдээ бүр мөсөн сүрсэн гэж хэлж болно. Шүүхийн нэхэмжлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар том шуугааныг тарьж Eminem-ийн хөгжимч бас гайхалтай амжилт үзүүлжсэн болохоор гудамжинд явж байгаа ихэнх хүмүүс Дебиг хэн болохыг андахгүй болчихсон. За удалгүй Деби Детройт хотын хамгийн их үзэн ядагдсан эмэгтэй болсон гэж хэлэхэд бол хоол зүрхгүй байх. За Дебиг олон нийтийн газраар явах болгонд нь хүмүүс түүнийг доромжуулж илдэв зүйлс шийддэг болсон. Сүүлдээ нөхцөл байдал бүр хэрээс хитэрч Деби энэ бүх үзэн ядалтаас зайлсхийхийн тулд зөвхөн шөнийн цагаар л дэлгүүр гарч хүнсээ авдаг болсон гэдэг. За тэгээд нөхцөл байдал ийм дээрээ толчаад байхад хүртэл Eminem бол зогсоогүй 7 жилийн дараа тэрээр донтолтоосоо ангижрах нөхөн сэргээ хэмжилгээнд яваад одоо эргэн ирэлт comeback хийхдээ Relapse гэдэг шин цомгийг бол гаргасан. Тус цомогт болохоор My Mom гэдэг дуу багтсан бөгөөд одоо би ихэнд дурдчихсан да Munchausen гэдэг хам шинжтэй байсан шүү дээ. Ээж нь Eminem-ийг одоо юун ч өвдөөгүй байхад байнга им уулгадаг байснаас болоод Eminem өөрийгөө хүүхд тахаасаа ингээд мансууруулах бодисонд донтох эхлэл нь эндээс олж тавигдсан гэж энэхүү My Mom дуугаараа тайлбарласан байдаг. Яг нь интернетээр хайгаад үзгээр Eminem болон Debi нарын харилцааны талаар хүмүүсийн одоо мэддэг ихэнх мэдээлэл нь зөвхөн тэр хоёрын аль нэгнийх нь намнаас гарсан байдаг. За Eminem-ийг бол эрх дураараа ач тус мэддэггүй зөрүүд хүүхэд байсан гэх мэдээллүүд нь зөвхөн Debi-гээс гаралтай. Тийм болохоор хин нь худал яриад хин нь үнэн ярьж байгааг мэдхэд бол үнэхээр хэцүү гэдэг юм байлээ. Гэхдээ ихэнх хөгжим шүүмжлэгч нарын ярьдгаар Eminem-ийн дуунуудад гардаг зүйлсийн ихэнх нь цомгоо илүү их сайн зарахын тулд зориуд хэтрүүлэхтэй туушир өнгө аястайгаар хийсэн гэж хүмүүс бол ярьдаг. I mean, at the end of the day, she's my mother, and I love her because she's my mother. I mean, even though we don't really speak, you know what I mean? She is my mother. I do love her, and I think I got a better understanding of what she was going through or what she may be going through. You know what I mean? Now that when I see myself and how I actually became, you know what I mean? I think there's a little compassion factor that goes with that. So, when was the last time you talked? It's probably been a couple of years, probably about 3, maybe 4 years, something like that. За Eminem-ийн хөгжмийн дүр болох Slim Shady-ийн ч гэсэн зохиомол дүр бөгөөд Debi-гийн төрсөн ах буюу Eminem-ийн нах зах Todd гэдэг хүн нь Eminem-ийн ярьсан бүхнийг худлаа гэж мэдгдсэн байдаг. За энэ Todd гэдэг хүн хэлэхдээ Marshall өсөж торнохдоо амьдралд нь аавын орон зай байхгүй байгаад үргэлж гомдолдог байсан. Тэр өөрийгөө ямар нэгэн зүйлээр дутуу мэт мэдэрдэг байсан. Гэхдээ хүүхэд байхдаа хүчирхийлд өртсөн гэх цуу ярианууд бол үннээс дэндүү хол зүгээр л инээдтэй зүйл. Debi-гийн гаргасан хамгийн том алдаа нь хүүгээ хэтэрхий их хамгаалдаг явдлаа гэж ээжийнх нь ах нь бол ярьсан байдаг юм байна. Мөн Eminem-ийн имиж гэсэн үнийг нь баталсан байдаг. He had a lot of friends because Debbie was so protective of this boy. She never allowed him until he got in his teens to have a lot of friends. But
За ингэж ярьсан байдгийн байна. Гэхдээ эцэст үгнээс илүү үйлдэл хүчтэй байдаг. Хүүхдүүд одоо магадгүй өсвөр насндаа эцэг эхийг хэсэг үзэн яддаг ч гэсэн амьдралынхаа туршид зүгээр ч нэг шалтгаангүйгээр ээжигээ үзэн ядаж өсдөг хүн бол энэ хорвоо ертөнцийн бараг байхгүй бах. За Eminem-ийн охиндоо хандаж байгаа хайрыг нь харахад үзэн ядалтаар дүүрсэн хүн биш гэдг нь илт байдаг. Тийм болохоор Debbie ч бас төгс ээж байгаагүй болов уу гэж бодогдуулдаг. За үүний дараагаар 2008 онд Debbie нэг номыг гаргасан. За номын нэр нь болохоор Миний хүү Marshall, Миний хүү Eminem. Eminem-ийн ээжийн хувьд амьдралаа цэгцлэх нь гэсэн ийм нэртэй намтар номоо бол хэвлүүлсэн. За энэ номороо тэр бүх үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж бодит дүр зургийг харуулахыг зорьсон байна. Номонд бичигдснээр Eminem түүн рүү байнга уцтаж, шүүхийн хэмжиллээ татаж авахыг гуйж, бүр $20,000 өгөхөд ч бэлэн байсан гэж ээж нь бол бичсэн байдаг. Мөн Debbie шүүх хурлыг одоо зогсоохыг оролцсон ч бүх зүйл бол аль хэдийн түүний хяналтаас гарчихсан байсан гэж бичсэн байт юм байна. Энэхүү ном нь Их Британд 100,000% зарагдаж, арилжааны хувьд бол нэлээд амжилттай болсон ч хүмүүсийн хандлага ерөнхийдөө сөрөг хിവэрэл байсан. За өөрөөр хэлэх юм бол Debbie-гийн гаргаж байгаа өөрийгөө гимгүү хүн мэтээр харуулах гэсэн оролдлогыг хүмүүс төдийлөн хүлээж аваагүй. За учир нь бол олон хүний нүдэнд Debbie зүгээр л хүүгийнхаа нэрийг ашиглаад мөнгө олж байгаа мэт харагдаж байсан. Тэрээр номондоо анх яагаад хүүгээ шүүхэд өгсөн шалтгаанаа ч тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд ихэнх уншигчдын хувьд Debbie өөрийн гаргасан алдаануудаа ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Харин Eminem-ийн хувьд бол энэхүү номонд нь хизээж хариу өгч ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийж байгаагүй юм байлээ. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ яг Eminem-ийн ээжтэйг шүүхтэлцэн асуудлуудыг нь барьж авч ярихыг хичээлээ. Тэгээд хэрвээ та хэд хүсэж байгаа юм бол бас комментээр бичээд үлдээгээрэй. Eminem-ийн тухай бас дэлгэрэнгүй урт бичлэг оруулж болно. За ямар ч тач өнөөдрийн түүх бол ад жаргалтай төгссөн гэж бас хэлж болно. Яагаад гэхээр Eminem болон түүний ээж хоёр олон жилийн турш холбоогүй байсан бөгөөд за энэхүү холбоогүй байсан хугацаанд Eminem өөрөө ч маш их өөрчлөгдсөн. Хар тамхины донтолттойгоо тэмцэж, охиноо өсгөөж, хүнд хэцүү салалтыг даван туулсан. Тэрээр маш олон сургамжийг маш хүнд замаар сурж авсан бөгөөд тэдгээр сургамжуудын ихэнх нь ээжд нь залуу өрх толгойсон ээж байхад нь тулгарч байсан бэрхшээлүүдтэй яг адилхан байсан. 2010 оны Eminem 2000-ад оны Eminem-ээс тис өөр хүн болж өөрчлөгдсөн бөгөөд өөрийн дотоод чөтгөрүүдтэйгээ олон жил тэмцсэний эцэст амьдралыг өөр өнцгөөс харж эхэлсэн байдаг. 2009 оны нэгэн ярилцлагаас нь харах юм бол тэр ээжийнхаа туулсан амьдралыг илүү сайн ойлгож түүнийг өрөвдөх сэтгэлтэй болсон нь ажиглагддаг. Тиймээс 2013 онд The Marshall Mathers LP 2 цомгоо гаргасан. За тус цомогт Headlights гэдэг дуу багтсан бөгөөд энэ нь ээжтэд зориулсан чин сэтгэлийн хүндэтгэл бас урд нь хийж байсан бүхнийхээ төлөө уучлалт гуйсан бүтээлсэн. Тэр ээжийнхаа хийсэн бүхнийг уучлж тухайн үед гаргасан шийдвэрүүдийг нь ойлгосон гэдгээ илэрхийлсэн. Мөн Cleaning Out My Closet гэдэг дуунууд болон ээж рүүгээ чиглүүлж байсан бүх тийсүүдтэй хүнээ харамсаж байгаагаа ч илэрхийлсэн байдаг. Eminem-ийг өсөж торнож авах үед нь ээж нь өсвөр насны өрх толгойлсон ээж байсан. Хүүхдээ өсөхийн зэрэгцээ амьдралаа залгуулах гэж тэмцээж, ядуу зүдүү амьдарч, дээрээс нь онцлогдоогүй, эмчлэгдээгүй сэтгцийн асуудлуудтайгаа ч бас зэрэг тэмцэж байсныг Eminem ойлгодог болсон мэт харагдаж эхэлсэн. Тэрээр ээжигээ мангас гэж харахаа болж, харин өөрт нь тохиолдож байсан тухайн нөхцөл байдалтай чадах бүхнийг хийж явсан эмэгтэй гэж Eminem хардаг болсон. Тэдний харилцаа хэрхэн эргэн сэргсэний талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг бол бүрэн нууцлсан байдаг бөгөөд магадгүй энэ нь хамгийн зөв шийдвэр байсан байх. За 2022 онд Америк нэгдсэн улсын Ohio мужийн Cleveland хотод байдаг Rock and Roll Hall of Famed Eminem-ийг залгах гэх юм уу энэ хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон. За тэр үед нь ээж нь олон нийтийн хэрэгслэр хүүдээ баяр хүргэсэн байдаг. Hi, my name is Christina. I am a longtime friend to Marshall Mathers' mother, Debbie, and she has something to say to her son. Yes, I want to say, Marshall, I could not let this day go by without congratulating you on your induction to the Hall of Fame. I love you very much. I knew you'd get there, and it's been a long ride. I'm very, very proud of you. And also, I'm very proud of Haley Jade, my baby girl. And I want to tell you, Haley, great job on your podcast. And God bless you guys. I love you very much.
За энэ бичлэгээс харахад тэд сайн харилцаатай байгаа мэт харагдсан ч харамсалтай нь удалгүй 2024 оны 12 дугаар сарын эхээр Debbie 60 наснда уушигны хорт хавдрын улмаас Миссури мужид таалал төгссөн. За энэ хүү ээж хүү хоёрын олон жил үргэлжилсэн дулаан шуугантай бас ээдрээтэй амьдралын түүх ингэж эцэслэгдсэн байдгаа. За тэгээ өнөөдрийн бичлэг та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe тавчаад арахаа битгий мартаарай. Бас өөрт юу гэж санагдсанаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэхүү бичлэгийг та бүхэнд хүрэхэд дэмжиж ажилласан Вүүгийн хамт олондоо баярлалаа. Харанхуйгаа сонсогдох ойр дуу цувралыг та бүхэн Вүү стриминг үйлчилгээнээс хүлээн авч